Нийслэлийн хүн амын 60% амьдарч байгаа гэр хороололд сервис центруудыг байгуулах ажил эхэлсэн 200-аас 300 айлын дунд нэг сервис центр байхаар тооцож эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дахь хороо, Сүхбаатар дүүргийн 18 дахь хороо, Сүгнайрхан дүүргийн 6 дахь хороонд тус тус байхаар газраа сонгож судалгааны шатанд явж байна. 4 сараас эхлээд бид нар үндсэн барилгынхаа ажил руу орно. Ингээд бид нар 4 сараас эхлээд 11 сар гэхэд энд эзэдсэн төвийг барьж байгуулад айл өдрийн шугамыг оруулаад дуусгана гэсэн ийм шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ер нь бол өнгөрсөн жилийн засгийн газрын 179 дугаар тогтоодоор бол Улаанбаатар хотод 50 ширхэг тийм дэд үтсийн төвийг барьж байгуулахаар шийдвэр гарсан. Энэ дагуу бол бас энэ ажлууд хийгдэнэ. За одоогоор 3 барьшлыг баталгаажуулж 5 барьшлын зургийг гаргаж 15 барьшлыг тодорхойлоод байгаа бол 2020 он гэхэд 100 барьшилд сервис центр байгуулж 20-с 30 мянган айл өрхийг инженерийн хэсэгжилсэн болон төвлөрсөн сүлжээнд холбоно гэж төлөвлөж байгаа. Үе шаттай хэрэгжих энэхүү төсөлд эрдэмтэд өөрсдийн саналыг оруулж байна. За ялангуяа инженерийн шугам сүлжээ татах ажилд судалгаа шинжилгээд хандах хэрэгтэй хэлж байлаа. Тэгэхээр энэ дээр бохиросыг бид нэр 200-300 айлаас бол бид хоногт 80-аас 100 тонн бохирос гарна гэдэг. Энэ бохиросыг бүрэн цэвэршүүлээд буцаагаад тэнд бол жигнур цөөрөн байгуулах, ногоон байгууламжид ашиглах, жарланд ашиглах гэдэг ингээд эргүүлж ашиглах замаар усныхаа асуудлыг цогц менежментээр авч үзэх ийм саналыг тавьж байгаа. Энэ технологи манай нутагшаад гачуур тоцон дээр ханд баригдаад 3 дахь жилдээ явж байгаа. Монгол нутагсчихсан Монгол эдэмтдийн бий болгосон энэ технологи учраас бол амьдрах чадвар сайтай, ашиглалтын зардал багтаа ингээд энэ буух эзэнтэй буцах хэрэгтэй ийм асуудал бол яригдчих байгаа. Гэр хорооллыг хамгийн гол хүнд асуудал бол юу гэдэг юм бэ гэхээр зэрэг ус хангамжийн асуудал байдаг. За энэ усны асуудал дэлгүүцийн асуудлууд энэ дотор. Энэ усны асуудлыг оновчтой шийдэх юм бол бохиросных нь асуудлыг, цэвэрлэгээнийх нь асуудлыг өнөөдөр шийдэх бүрэн бололцоотой. Яагаад гэвэл зэрэг Улаанбаатар хотод сүүлийн 10 жилд бол энэ тентхийн янз бүрийн технологиуд орж ирлээ. Тэр нь бол амжилтаар нутагшиж байгаа. Харин гагцхүү бол энийг үйл ажиллагаа болгож хэрэгжүүлэх юм бол өнөөдөр Улаанбаатар хот цэвэр Улаанбаатар болох үндэслэл болол бүрэн байгаа гэж ингэж хэлмээр. Сервис центрүүд байгуулагдсанаар нийслэлчүүдийн хамгийн том асуудал болсон гэр хороолоос гарч буй агаар болон хөрс орчны бохирдол буурч тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх учиртай. За эрдэмтдийн тооцоосноор сервис центрүүд байгуулагдсанаар агаарын бохирдол 48.75%-аар буурна, 11,508 газрын хөрсийг бохирдуулагч их усүрийг устгаж 1,567,944 м3 хөрсийг нөхөн сэргээх боломжтой өгөх тооцоог гаргаад байгаа юм.